Тайланд очсон хүмүүс энийг ингээ үнэрлээд байдаг. Гадаадаас очсон хүмүүс энийг яагаад амирх авч үнэрлээд байдаг вэ гэхээр штэ тэ шалтгаан нь заяо. За хай манайхаа дараагийн бичлэгнээ төвтэмээр зөндөхөн бичлэгээр би юу хийж байгаа вэ гэхээр өнгөрсөн влогнер би нүний Таиланд явчихад ирсэн шүү дээ. Тэгээд би Солонгос руу буцаад ирэхдээ янз юм авахтай хажуугаар нь Таиланд амттангууд авсан ахгүй юу. Тэгээд гоё энэ далайн эргийн цүнхэндээ энэ дээр ерөнхийдөө бол юм амттангууд дүүргээд ирсэн байгаа. Энийг хэдүүлээ хамтдаа идэж тест хийе. Энэ нэр айгүй хөөрхөн заяа ингээд заан байгаа ахгүй юу. Тийм бэлэг туршлагын юм humнаас ингээд нааш эрэхтэй хэд юмуд авсан бохгүй. Тэгсэн чинь ингээд тэр дэлгүүрийнх нь их чинь ингээд энийг бонуслоод өгсөн. Хөрхөн магад. Өнгөрсөн жил би нөгөө Монголд очихдоо хөдөө жоох аялсан бохгүй юу. Ёлын ам нөгөө ёлын ам хонгорын элсмэс лөө тэр зүг рүү ингээд явсан чинь иймэрхүү байдлаар хийцэн яг тэмээ зарж исэн бохгүй юу. Тэгээ тэр айгүй хөөрх харагдчихсан. Тэгсэн чинь Таиланд ерөнхийдөө бол заанаар алдартай болохоор заан ингэж их зард юм лээ. Тэгээд ч тэгээ идэх юмны өмнө нь заяа. Би бас нэг энийг авсан заяа шүд цайруулагч гэнийг авсаахгүй юу. Энэ гэхдээ одоо яг сайн гэдэг нь би мэдэхгүй байна. Би нөгөө Монголд хахад шүдний аппарат зүүж жагаад тэгээ Солонгос ирчихсэн болохоор шүдний аппаратаа шууд аваад ирчихсаахгүй юу. Тийм болохоор ямар нэгэн цайруулах хэмжлэгээ ч юм уу тиймэрхүү зүйл юусэн хийж амжаагүй заяа. Энийг туршиж үзье гэж шууд авсан. Гоё байвал тааш хэлнэ заа. За тэгээд юу н та нар шүү дээ. TikTok-оос энийг харж ирсэн үү? Таиланд очсон хүмүүс энийг ингээ үнэрлээд байдаг. 7-Eleven ингээ зөндөөхөс ахгүй юу. Тэгээ 7-Eleven орсон чи энэ угаасаа ингээ аюу их сарагдаг. Зөө ингээ зөндөө ингээ нэлээ урт хэдэн лангуунуудаар ингээ өрцөөсөн. Тэгээд эндээс ингээ аваад үдсэн чин 3 төрлөөсөн заяа. Одоо эндээс харах юм бол энэ цэцэгтэй байгаа штэ. Миний энэ авсан болохоор цэцэгтэй байгаа ахгүй юу. Тэгээ дахиад 2 өөр зургтайсэн. Тэгээд хамгийн хоцсон өдрөө болохоор нэг тийм дахианы зургтайсан баха. Тэрнийг ингээ рандомор зүгээр ингээ алийг мэдэхгүй болохоор авсан чин тийм айгуу тийм гаатай юм шиг үнэрээс ахгүй. Тэгээ би эрэхтэй за одоо энэ цэцэгтэйг нь аваад үзье гэж тод үнэрлэж үзээгүй шууд авсан чин ингээд үнэр нь болохоор жоохон цэцэгний үнэртэй болохоор жоохон сонио. Энийг хүмүүс ер нь яагаад тэгж их амар үнэрлээд байдаг вэ гэхээр шүү дээ. Ямар нэгэн тийм амар онцгүй болохгүй юм ерөөсөө биш заяа. Зүгээр л юм сэнгэнсэн гааны үнэр. Тэгээ тэр нь дугаас Бангкокт бүр айгүй халуун заяа. Би бүр тэр өнгөрсөн влогнерээс багтаараа нь ороход шүү дээ. Тэгээ бүр 38 39 градуссэн заяа. Бараг 40 градус хүрч байгаа гэсэн үг шүү дээ. Би ч бараг тэнд ингээ ухаалж унах га заа үх гэдэг. Ер нь хэдэн градус даралт ихсэж ухаалж ундаг болмол гэж дотроо бахан тийм бодоод тэгж яхад энийг ингээ үнэрлэнгүүд толгоор ингээ сэнгэнсэн агаар ороод тэгэхээр ингээ би сэрүүцэж ам санагд юм лээ. Тэгээд хүмүүс ингээ сэрүүцхийн тулд энийг ингээ үнэрлээд тэгэхээр ийм гоё ингээ сэнгэнсэн агаар толгоор орж ирээд тэгэхээр ингээ амар гоё жоохон ч гэсэн сэрүүхэн байна уу даа гэсэн мэдрэмж төрд юм лээ. Тэгээд Солонгосын халуун ч гэсэн аюу халуун штэ. Тийм учраас би Солонгос ирээд бас энэ хэрэг болох юм байна гэдээ авсан чинь чирнийга бодвол ингээд аюу сонио үнэртэй. За одоо гоё амттанд орё. Хамгийн ихнийх нь болохоор энэ нэр шүү дээ. Аюу алдартай. Та нараас TikTok-оос харсан бол энэ бүгд бицэрсэн юм шиг байна. Та нар ингээд TikTok-оос харсан бол шүү дээ. Энэ далайн байцааг хүмүүс аюу хидэж байгаа. Тэр болохоор яг ийм далайн байцаа л юм л та. Тэгэд би өмнөхдөр болохоор нэг ийм халуун ногоотыг идсэн чинь ер нь гоё байсан. Тэгээ энэ бол яг зүгээр ингээд далайн байцаа. Солонгосчууд ч бас энэ химээ амир хиддэг шүү дээ далайн байцаагаа. Энэ халуун ногоот нь болохоор арай нэг тийм стейк шиг санагдчихсан. Энэ бол баг будаатай хөлөдмөр зөөр далайн байц юм шиг байна. За энэ болохоор ямар ч жоохон нэг spicy chicken юм шиг байна. Одоо кино дотроо иймхэн цөөхөн ширхтэй. Тэгээ ийм том юм байна. Дотроо 4 хүн ширхтэй. Энэ л аюу сонио яахтай тэгээ дотроо ийм цөөхөн угаасаа баг ихэд хэрэггүй юм байна дөө. Сонирхолтой болох үйлс ерөөсөө оноо үгүй заяа. Энэ ерөөсөө тэгээ 10-аас ер нь бол дундчаас баг доогуур заяа 4 оноо. Энэ болохоор нэг тийм гоё байгаагүй. Яаж ч би шүн ингээд амар сонио унтаад миний ингээд хүзүү нэг юм гэлжицсэн юм шиг санагдаад байгаа юм. За дараачих нь энэ заяа. Энэ болохоор айгүй алдартай. Ягаад гэсэн чинь одоо ингээд Таиландд очингууд хамгийн ийм том одоо чинь Монголд гэх юм бол том супермаркет гэвэл номин байдаг шүү дээ. Номин супермаркет ч юм уу. Солонгост бол одоо E-Mart ч юм уу иймэрхэн байдаг шүү дээ. Таиландын тийм том супермаркет нь болохоор Big C гэдэг тийм ийм одоо март байгаа хгүй том. Тэгсэн чинь энэ хүний яг энэ ардас үстэй энэ хүн байгаа шүү дээ. Энэ хүний царай яг ингээд мартынх нь голд ингээд ийм томоор ийм хүүхэлтэй шиг гэх юм уу да ийм том нэг ийм юм ингээд хийцээсэн. Тэгээд гинт энэ юу юм бол гэж харсан чи доор нь ийм баха амттангуудаа харна турш үзээгээд авсан. Энэ болохоор коконоттэй самар юм шиг байна. Ер нь Таиланд шүү дээ. Тэгээ хоол нь ч гэсэн порц нь айгүй жоохон байсан. Тэгээ хоол захиалах болгонд ингээ үнэн гайгүй хямдхан ч гэсэн порц нь надад айгүй бага ирдэг. Доторх ингээ ийм юм авч идгээр доторх порцноос дахиад амар жоохон байгаа. Энэ болохоор шүү дээ. Нөө Монголд зарагддаг
Энэ нэдэ штэ энэ самартай аяг байдлах юм байна. За. Энэ бол ер нь бол яг нэг 10-аас 5 ч юм уу идэж болохоор тэр бүр үнэхээр аим гоё мой болж ингээ. За энэ бас нэг ийм хөөрхөн халуун ногоотой юм шигэд ийм халуун ногоотой юм угаасаа айгүйх байсан. Энэ миний таны задлсан юмудаас хамгийн их порцтой нь хамгийн ихтэй нь энэ байлаа. Энэ баг хаан чипс шиг нутгах юм. Энэ бараг хаан чипс шиг. Гэтэ хаан чипсийг бодол чуд жоохон халуун ногоотой хаан чипс гэх юм уу да. Таны самрыг бодол жоохон хамт тавцгаар 10-аас 6 оноо. За энэ болохоор нэг юм шаржигнуур юм уу та. Тэгээ энэ юу биш юм шүү. Таиланд дах биш юм шүү. Бараг пеперол юм байна л тий. Тэр энэ доороо энэ зургийг харсан уу? Энийний голд байгаа жимсэн шүү тий. Тэгээ аялдаг влог нэгтний бичлэг байгаа штэ. Тэн дээр би яг жимсэн нэдээд амнасаа ингээ буцаа гаргацсан заяа. Тэр жимсний амттай пеперо юм байна. Энд 10-аас 3 оноо. Энэ ингээд айгу бас сонирхолтой санагдаад авсан юм аа. Энэ нөгөө наран цэцгийн үр эдэг штэ самарын үр тэр ингээд жоохон халуун ногоотойгоор хийсэн юм шиг байгаа. Яг наран цэцгийн самарны үр нь яг тэр чигтэй яг харагдаж байна. Энэ их ингээд халуун ногоотой жоохон чили соус өнтертэй гэж бичсэн байгаа мөртлөө бараг л халуун ногооны амт байхгүй юм шиг байна. Бараг л халуун ногооны амт байхгүй гэсэн мөртлөө яг нэг юм наран цэцгийн самарны нэг гоё амт гэдэг штэ үеиг ч юм уу тэр амт нь чили соуснаас нь болоод нэг сонирн болсон юм шиг. Энд бол нэг 10-аас 4 оноо. Би энийг ер нь бол бас аюу гоё байх гэж бодсон. Түрүүний нөгөө нэг ардаар үстэй залуугийнх нь ногоон өнгөтэй энийг идэж үзье. Энэ бас доторх нь ийм жохон багаз. Энэ яг нөгөө нэг юуны амт штэ. Энэний амтай би нэг өнгөрсөдөө солонгос амттай идэж хахад нэг юм бас нэг юм ногоон самар идчихсэн. Энэ хоёр яг адилхан амттай юм штэ. Энэ бас васаби да. Тийм байна, васаби юм байна. Амт нь арай гайгүй. Энд 10-аас 5 оноо. Одоо нэг ийм том иймэрхүү. Энэ бас юу юм бэ? Юу яг бүлчж байна. Ямар муухай нүштэй юм бэ? Энийг тийм хатаасан загас магас юм шиг байна. Уян доор 8-алчны зураг байгаа юм шүү. За угсаа яаж үзээ энэ надад таалагдахгүй. Айгу алуу ногоотой тэгээ дээрэс нь жоохон амт нь онцгүй. Ер нь бол миний стил биш байна. Хөөх ямар халуун ногоотой юм бэ? Бүр үнэхээр халуун ногоотой. Саяны эдсэн юмдаас хамгийн халуун ногоотой нэсэн байна. Бүр носгож байгаа маш. Энэ бол бүр оноо байхгүй. Бүр амар муухай халуун ногоотой. Энэ гадна хууд айгу хөөрхөн харагдаад нэг ас юм а. Тэгэд энэ болохоор хоёр төрөл байсан. Улаан өнгөтэй байсан юм шар өнгөтэй байсан. Тэгсэн чинь хойноо ингээ заавар нэ. Зүгээр ингээд идэж болно, мэгжүүтэй, гоймонтой, будаатай хамт идэж болно гинэ. Энэ дотроо ийм ууттай юм байна. Нэлээд ууттай. За тэгвэл энийг идэж үзье. Дотроо нэг юм гүүгээд шалчганаадах ээ. Зөөлөө юм. Гэ гүүгээд байна. Би нэг мэдх юм шиг бах юм. Энэ Монголд тахад нэг идчихсэн халуун ногооны юм тах юм. Энэ юу вэ? Харж байна уу хаа? Энэ бас айгу халуун ногоотой. Энэ одоо яг юу юм бэ? За энийг гэхдээ юу гэдэг нь мэдэхгүй байна. Нэг юм сонирхол юм байна. Одоо энэ дээр би одоо хэдэн ч оноо өгмөрнөмтэй юу гэдэг нь мэдэхгүй. Тэс мөртлөө ингээд амар сонио. Энэ дээр гэхдээ 4 оноо л өгч. Энийг гоё амттай бол биш байна. Дараачихын нь шүү дээ. Би бүр яг энийг амар хөөрхөн харагдаад авсан юм аа. Чиз гэж байгаа байхгүй юу? Ямар гоё байгаад чиз тэгсэн мөртлөө яг оошиг эсвэл гарын тос шиг хенд крем шиг байгаад энэ хамгийн төрөлж байгаа шүү. Нэг иймэрхүү чиз юм байна. Энэ чиз ихтэй айгу гоё санагдаад хаан чипсэн дээр чиз төрхөд байдаг шүү дээ. Энийг юм гоё чарсан хүмүүстэй идвэл гоё гэдэг энэ доор нь одоо энэ чарсан болох шүү хаа. Тэгээ чиз болохоор энэ нас ингээд жоохон шингэн мингэндээ ороод хураагаад авчуудаа гэж би бүр бодож жоохон айгаад за тэгсэн чинь чиз бол гайвуулсан. Энэ дээр хамгийн өндөр оноог байхгүй. Би нэр авцсан нэр энэ бугуучаа зүссэн байгаа. Энэ надад айгуу таалагдчихж байгаа энэ бугуучч. Өөр ер нь авчирсан юмнууд гэх юм бол би харуул. Өөр авчирсан юмнууд гэх юм бол нэг ийм манготой чихэр гэх юм да манго. Тэгээд нэг ийм коконоттой чихэр мэтэр ч юм уу иймэрхүү чихэрнээс бол авсан. Дээрээс нь нэмдэг нь энэ болохоор ийм савн байгаа байхгүй юу?
Одоо тэр ус чинь болохоор нэг юм цагаан өнгийн цэцэг нь айгүй алдартай. Тэнгүүд юм жимснүүдээр айгүй алдартай байхгүй юу? Тэнгүүд эдрээгээ бүгднгөр нь эдрээр нь болохоор юм савн хийцэн заяо. Тэгээд зард юм лээ. Тэгээд энэ болохоор хөөрхөн юм баглаа бодолтой зарж байхаар навсахгүй. Тэгээд энэ савн дотор дахиад бэсин тэгээд энэ гаргацсан байгаа. Одоо савн дотор үлдсэн энэ манго л. Мен нөгөө аялын бичлэгнүүд маань одоо л би янзлах байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө эдрээгээ идмээр эдэг тэгэл бичлэгээчэд идчих чадаад тэгвэл муудчих байхгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол одоо бичлэгээ хийгээ сууж ийн. Одоо хүртэл ингээд нэг тийм аяллахаа vibe-наас ингээд гарч чадахгүй. Цөөхөн оног явах тусмаа ингээд айгүй юм сэтгэл хорогдоод ёо дахиад ингээд жоохон байсан бол тэг гэд ингээд сэтгэл хорогдоод тийм байна. Нөө шүн нэсэн болохоор шүнийхаа нэслэг дээр бүр ингээд унтаад тэгээ онгоцоос буугаад автосын зугаа явсан ч гэсэн бүр ингээд автосандаа буудал болчиход ах чи би бүр ингээд сэрхгүй унтаад заяа айгүй тийм ядарч ирсэн. Оройн шууд ингээд ажилтаа байсан чинь надаа ингээд айгүй хэцүү санагцаа. Йоо би юу яагаад хичээл хийх юм бол би юу яагаад ажил хийх юм болоо тэгж бодоод би дахиад саяныш ингээд дахиад өргөжлүүлээд би аялжиж болохгүй юу өнтрөө баг тэгж бодоод тэгэл өөрөөсөө яриалцаа гомрлаа жоох ингээд ёшми тэг ингээд энэ ингээд ёшми гэдэг нь болохоор солонгосоор хичээнгүлэн гэдэг үг байхгүй яриандаа бусад солонгос үгийг ашигладаггүй ч гэсэн ягаад ч юм бэ ёшми гэдэг үг нь ингээд монгол хэлтэй амар тогтоод цохроод байгаа юм санагддаг зөө юм ярьж хахад хичээнгүлэн гэдэг үгийг яг энэ үгээр дандаа орслуулж ярьж чаддаг байхгүй юу энэ бол бүр ингээд амар сонин зөвшөөрөл болсон зөө цаад гоё ингээд хичээнгүлээ ажиллаад дахиад өөр газруудаар явцгаая гэж өөрөөрийгөө ингээд гоё мотивашн өгөөд тэгж журнал ажиллаа хийсэн гэдэг маргааш ч гэсэн ажилтаа болохоор айгүй уйлмаар байна. За тэгээд миний өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа. Тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хаа бити мартаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.